За сайн байна уу та? За та юу хэлээ? Машин дээр янз бүрийн гэрэл асаж байгаа баг 7 хоног. За. За чекний гэрэл нь шаруултын эсрэг системд ассан байна. Хамгийн түрүүнд таны машин дээр бол компьютер онцлогоо заавал хийх ёстой. Тэгээ тэгжээж яг ямар алдаа яг юунаас болж энэ гэрэл нь ассан байна. Тэр нь бол тодорхой гараад игнэ гэсэн үг. Чекний гэрлийг яг ямар шалтгаанаас юунаас болж асныг бол үзэхэд бол заавал одоо компьютер онцлогоо хийжээж оншин нь бол яг нарийн гаргана гэсэн үг. За одоо компьютер онцлогоо хийцгээе. За одоо компьютер онцлогоо хийхэд ер нь он залуу бүх машины доотлол OBD буюу одоо энэ компьютер онцлогооны юм залгуур бол байж байгаа. За залгуураа машиндаа ийлээ. За чекний гэрэл рүү ороод кодыг одоо гаргаж ирж байна. За код маань. За brake air flow meter энэ хүлгүүрлөө орж байгаа агаар тутам өгнө гэж энэ гаднах агаар коллектор бас бохирдолтой байна гэж байна. Тэгэхээр энэ дээр бол хамгийн түрүүнд хийх үйлчлэг нь юу юм гэхээр коллектор бол бохирдсон байна. Агаар урсгалын дайчиг бас ер нь бол дутуу ажиллаж, дутуу мэдэрч байна гэсэн үг. Тэгэхээр хэдүүлээ коллектор агаар урсгал эдгүүсийг нь бол одоо задлж үзнэ гэсэн үг. Тэгээд цэвэрлэх шаардлагатай бол цэвэрлэнэ. Тийм л алдаа байна. Одоо тэгээ устгахаар алдаа маань устж явах юм бол юу байна? Ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй зүгээр алдаа сансан байна гэсэн үг. Устгахгүй байх юм бол наадах чинь гэмтэл байна гэсэн үг. За. За машины чекний гэрэл асахад бол айгүй олон төрлийн шалтгаанаас болж асдаг байгаа. Саяны машин болохоор өглөө хүүтэн үедээ асалтын буруу гормоос болж чекний гэрэл ассан байна. Ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй. Тийм учраас сая чекнийх нь гэрлийг бол одоо унтраагаад явуулсан байгаа.